Өнөөгийн Монголын нийгэмд хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй чадварлаг потенциалтай залуучууд олон байдаг. Эдгээр залуус маань инновацлог бүтээгдэхүүн үйлчлэгийг зах зээл дээр нэвтрүүлэхэд олон саад бэрхшээлтэй тулгардаг. Тэр саад бэрхшээлүүдийн нэг бол яа харахгүй санхүүгийн нөөц буюу санхүүгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байдаг. Энэ асуудлыг бодитоор шийдэж технологийн тусламжтай олон нийтэд санхүүжилт хөрөнгө оруулалт татж байгаа платформ бол C-Chair юм а. Монголын бүтээгч ирээдүйг санхүүжүүлэх үн цэнийг үүсгэж байгаа C-Chair стартапад хөрөнгө оруулахыг та бүхэн санал болгож байна. Ингээд фаундер Бимбага тайзнаа урьж байна. За сайн байцгаана уу эрхэм зочид хөрөнгө оруулагчдаа энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхнийг хараад би өөрөө бас аягүй догдолж байна. За бид та бүхэндээ юу танилцуулах вэ гэхээр бүтээгчдийн төсөөлөл бодит болох талбарын тухай танилцуулах юм. За бүтээгч гэж хэнийг хэлээд байна гэхлээр шинэлэг санаатай, инновацлог төсөлтэй тэр хүмүүсийг бүгднийг бүтээгч гэж нэрлэдэг байгаа. За тэнгууд энэ хүмүүст ямар асуудал тулгардаг вэ гэхээр санхүүжилтийн асуудал байдаг тийм. Эхний ээлжинд өөрийнхөө хөрөнгөөр зарцуулах. За болохгүй бол найз төсөө зээлэх. Үгүй бол банкны зээл авах гэсэн сонголтуудтай байгаа. За бид нар энэ дээр нь арай илүү шинэлэг тэгээд дээрээс нь иргэн төлөх нөхцөлгүй санхүүжилтийн хэлбэрийг санал болгож байгаа. За энэ бол C-Chair юм байна юм. За C-Chair юм маань хэрхэн яаж ажиллах вэ гэдгийг та бүхэндээ 3 алхмаар тайлбарлаж өгье. За эхний ээлжинд танд ямар нэгэн бизнес санаа төсөл за юу ч байлаа гэсэн та өөрийнхөө төслийн мэдээллийг манай платформ дээр оруулна. За энэний дараачаар та тухайн төсөлд чинь санхүүгийн дэмжлэг өгсөн хүмүүст ямар шагнал, урамшуулал, хөнгөлөлт өгөх вэ гэдэг мэдээлэлээ байршуулна. За ингээд санхүүжилт амжилттай болсон бол та яг амлалтандаа өрөөд ажиллаа хийх болоо гэсэн үг. За бид нэр туршилтын хүрээнд яг энэхүү концептыг хэрэгжүүлсэн ба бидний байршуулсан эхний төсөл зорилт санхүүжилттэй бүр хангалттай биелүүлээд бүр давуулсан байгаа. Хоёрдугаар төсөл маань аль хэзээ байршсан. За мөн энэ яг ингээд зогсохгүй. Дээрээс нь манай платформоор дамжиж төсөл санхүүжилттэй босгохоор 6 төсөл бэлтгэлтэй хангаж байгаа мэдээлэл нь байршсан байгаа. За бид энэ бүхнээс хэрхэн яаж мөнгө олох юм бэ гэж юу? Санхүүжилт амжилттай болсон тохиолдолд нийт санхүүжилтийн 5% нь платформын шимтгэл болох юм. Тэгээд дээрээс нь төслөө байршуулахын тулд та 50,000 төгрөгийн хурамжийг төлөх шаардлагатай. За ингээд зогсохгүй. Тухайн бүтээлч маань хэрвээ өөрийнхөө бүтээгдэхүүн үйлчлэгийг олон нийтэд танилцуулахад бага зэргийн бэрхшээл хүндрэлтэй тулгарвал манай баг хамт олон өөрийн туршлага дээр үндэслэн чанартай контент бүтээж үйлчлэх байгаа. Үйлчлэгийг санал болгох байгаа. За ингээд бидний алсын хараа гэвэл Монгол төслүүдэд хилийн чандаас хөрөнгө оруулалт татах боломжтой том платформ болохыг зорж байгаа. За энэхүү зорилгынхаа хүрээнд бид эхний жилдээ систем хөгжүүлэлтэн дээр илүү төвлөрнө. 24 оноос бол олон улсын зах зээл дээрс хилийн чандаас санхүүжилт татах боломжтой санхүүжилтийн хэлбэрүүдийг нэмнэ. За 25 он гэхэд 300 гаруй мянган хэрэглэгчтэй томоохон платформ болохыг зорж байгаамаа. За бидний хүч үзэж байгаа энэхүү зах зээл маань дотооддоо л гэхэд 330 тэрбумаар үнэлэгдэж болох үз томоохон зах зээл байгаа. Бид эхний жилдээ 460 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг босгож бүтээгчдийг дэмжих юм. За улмаар 25 он гэхэд энэ тоо маань 1.5 тэрбум болж өссөн байх юм. За энэхүү зорилгын хүрээнд за нийтдээ 6 хүнтэй баг бүрэлдэхүүн бүрдсэн байгаа. Удирдлагын багийн хувьд BIM-Soft миний бие түмэн дээр бэлгүүд гэсэн бүрэлдэхүүнтэй байгаа. Бид санхүү, бизнес, сэтгэл зүй чиглэлээр мэргэжсэн. За нийтдээ контент бүтээлийн чиглэлээр 5 гаруй жил ажилласан туршлагатай байгаа. Харин манай технологиг маань Чикагогийн их сургуулийг софтвер инженер дүүргэсэн өгөөдөө хариуцаж Вашингтоны их сургуулийн софтвер инженер Чин Эрдэнэ маань бэкэндийг хариуцаж Emerson төгсөгч Батөвшин фронт-энд дээр нь ажиллаж байгаа. За бид та бүхэндээ компанийнхаа 20%-ийг 400 сая төгрөгөөр санал болгож байна. За ингээд бүгдээрээ хамтдаа бүтээгчдийн төсөөллийг бодит болох талбар руу зочилж байрсан төслүүдийн мэдээлэлтэй танилцаарай хэмээн урьж байна.